Одоо нэвтрүүлгийнхаа энэ оройн дугаарыг үзэгч та бүхэндээ оролцогч Цэдэн Дамбагийн хамт Америк нэгдсэн улсын Виржиниа мужийн Лауден монголоор бол сум гэж орчуулж болох энэ хотод хүрэлцэн ирээд үзэгч та бүхэндээ одоо энэ төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагаатай залуучуудын маань танилцуулж байгаа энэхүү аяллаас хүргэж байна. За өөрийнхөө хувьд мэдээж орон нутгийн одоо иргэдийн төлөөллийн байгууллага төлөөллийн ажилтг хүний хувьд бол эндхийн жишээ танилцж байгаа энэ аялал бол их тийм сонирхол татж байгаа. За сая дөнгөж сая бид бол уулзалт хийлээ. Эндээс ялгаатай болоод ер нь сонсогчтой зүйл юу вэ? Тийм үнэхээр эдний одоо манайхаар Монголоор бол иргэдийн хурлын дарга орон нутгийн сумынхаа засаг дарга гэсэн ийм хоёр албаны хүмүүс маань ерөнхийдөө иргэдийн хурлынхаа төлөөлөгчдийн үйл ажиллагаа болон ер нь ямар бодлого баримж яаж ажилладаг вэ гэдэг талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Засаг даргын хувьд зэрэг тэндээс гарч ирсэн бодлого төсөв мөнгийг хэрхэн захин зарцуулдаг вэ? Энэ байгууллагуудаа хэрхэн уялдаж ажилладаг вэ гэдэг талаар бол нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Тэгээ ер нь эндээс бол маш олон сонирхолтой зүйлүүд бол харьцуултыг бас хийж болохоор мэдээж Монголын сумыг Америкийн сумтай харьцуулах бол мэдээж боломжгүй төсөв мөнгө болон энэ хүн амын хүрээ бол маш том хэмжээтэй. Монголоор бол одоо 4 аймаг нээлсэнтэй. Тэгэлгүй яах вэ? Энэ чинь Монгол улсаар хэрвээ нийслэлээр авч үзвэл нэг дүүргийн хэмжээтэй бас тэнцгээр ийм том байна шүү дээ, тийм ээ. Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтоноос 100 гаруй километр зайд орших Лауден County буюу манайхаар орон нутгийн сум гэж ойлгож болох энэ газар 300 мянган хүн амтай бөгөөд 1990-ад оны сүүл гэхэд 80 мянган хүн амтай байжээ. Орон нутгийн хөгжлийг дагаад суурьшин ирэх иргэдийн тоо нэмэгцээр 25 жилийн дотор гэхэд 3 дахин өссөн байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэгчлэн засаг захиргааны бодлого бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, бизнесийн ачаар эдийн засгийн өсөлт нь асар хурдцтай нэмэгджээ. Лаудны хувьд Виржиниа мужтай төдийгүй нэгдсэн улсын хэмжээнд эдийн засгийн хөгжил амжиргааны өртөг амьдралын чанараар нэгдүгээрт орж байна. Улс төрчин манлайлагч төслийн оролцогчдыг Америкийн орон нутгийн засаг захиргааны нэгжийн үйл ажиллагаатай танилцах хүсэлтийн дагуу Виржиниа мужийн Лауден County-ийн иргэдийн зөвлөлийн удирдлагууд таатай хүлээн авч иргэдийн зөвлөлийн дарга болон засаг дарганаар нь үйл ажиллагаагаа танилцууллаа. Манай нутагт тавтай морил бидний хувьд хөгжлийн гарцыг хатуу дэд бүтцийн зэрэгцээ эдийн засгийн зөв бодлого гэж үздэг. Бизнес эрхлэгчид үйлдвэрлэгчдэд дэмждэг. Манай нутгийн хувьд газар тариалан хөдөө аж ахуй гэсэн хоёр үндсэн салбартай. Хөрөнгөний биржид манай иргэдийн бизнесийн хувьцаа хурдтай өсөж байгаа учраас баялаг бүтээгчдийн хувьд үйлдвэрлэлээ хөгжүүлэх зээлийн хүү байнга буурч байна. Нийслэл хотоос манай нутгийн зүг метро оруулахаар бүтээн босгож байна. Энэ бол иргэдийн хамгийн хүсэн хүлээж байгаа зүйл юм а. Та бүхний зорин ирж танилцж байгаа манай нутгийн иргэдийн зөвлөл үндсэн 8 гишүүнтэй 8 хорооноос тус сонгогддог. Миний хашиж байгаа иргэдийн зөвлөлийн дарга бөгөөд Лаудоны захирагчийн албаны хувьд 8 хорооны иргэдийн сонгуулиар санал авч сонгогддог. Миний хувьд 2 дахь удаага сонгогдсон энэ албыг хашиж байна. Иргэдийн зөвлөл маань санхүүгийн, гадар зохион байгуулалтын, эдийн засгийн өсөлт хариуцсан үндсэн 3 байнгын хороотой гүйцэтгэх албанд 3400 гаруй хүн ажилладаг бөгөөд жилийн 2.4 тэрбум долларын төсөвтэй ажилладаг. Зам тээвэр, транзит тээвэр, нийгмийн хамгаалал, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн болоод боловсролын асуудлууд энэ байнгын хороод дэд хороодоор дамжуулан хариуцдаг. Бизнес юунууд татвар авдаг гэж яриад байсан шүү дээ. Тэр татврын хэмжээг яаж тогтоодог юм бол тэр талаар Лауден County-ийн нийт төсвийн 3/2-ыг машин, газар, бизнесийн татвараас бүрдүүлдэг. Татврын дийлэн хувийг бид боловсролын салбарын бүтээн байгуулалтанд зарцуулж байна. Дэлхийн эдийн засгийн 80 гаруй хувь нь манай орон нутагтай ямар нэг байдлаар холбоотой. Жилд 22 сая хүн жуулчлал бизнесийн зорилгоор Лауден County-д ирж байгаа. Транзит тээвэр хөгжсөн. Гадаад худалдаа, бизнесийн татврын орлогоор дэд бүтцээ хөгжүүлж, нэмэлт татврын орлогоор олон улсын агаарын тээврийн нисэх буудалтай шууд холбогдох боломж бүрдэж байна. Бид бизнесийг дэмжсэн татврын бодлоготой. Би аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч хийдэм аа. Тэгээд танаа одоо бас энэ иргэдийн хурлын энэ танхимд ирж ингэж уулзалт хийж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд
сонирхож байгаа асуулт маань болохоор танах одоо 9 тэргүүлэгчтэйгээ түрүүнд тэгсэн төлөөлөгчд нь хэдэн хүн байдаг вэ? Сар бүр нэг удаа иргэдийн төлөөлөлтөөгөө уулзаж саналыг нь сонсдгоо. Иргэдийн амьдралд шууд нөлөөтэй учраа орон нутгийн захиргаанаас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд тэд нэлээд идэвхтэй ханддаг. Гэхдээ бүх хуралдаан эрт зөндөртөө байдаг гэсэн үг биш ээ. Иргэдийн анхаарлыг татсан асуудлуудад энэ танхим дүүрэн иргэд цуглаж санал бодлоо илэрхийлдэг. Хэлэлцэг асуудалтай холбоотой мэдээллийг 1 сарын өмнөөс бид вебсайт орон нутгийн мэдээллийн хэрэгслээр гаргаж иргэдэд урьдаг. Мөн орон нутгийн төсвийн зарцуулалт тайлангаа албан ёсны вебсайтад байрлуулж иргэд өөрсдийн хүссэн мэдээлэл дэлгэрэнгүй авах хүсэлтийг бидэнд бичгээр мэдэгдснээр тодорхой хугацааны дараа тэр мэдээллийн дагуу хариу өгдөг. Иргэдийн хүсэлтийн дагуу өгөх боломжтой мэдээллийг иргэдийн зөвлөлийн тэргүүлэгч 8 гишүүн хэлэлцэж байж л хариу мэдээлэл өгдөг. Энэ нь иргэдийн санал бодол хамгийн ихээр юунд төвлөрч анхаарч байгаа зүйлийг бид мэдэх боломжтой гэсэн үг. Жилд ийм хүсэлт 10-аас 15 мянга орчим ирдэг. Энэ бол иргэдийн идэх оролцоо бэлхнийг харуулж байгаамаа. Нэгдүгürt нэг хүсэлт байна. Би өөрөө иргэдийн сумын бас энэ хурлын төлөөлөгч байгаа юм. Тэгээд манай сум дээр бас энэ урт хугацааныхаа саяхан бид нөгөө сумынхаа хөгжлийн урт хугацааны мастер төлөвлөгөө тэрийг мастер төлөвлөгөө болон нөгөө сумын нөгөө иргэдийн дүрм гэж байдаг шүү дээ тийм ээ. Ийм хоёр бичвэртэй саяхан бид нар манай сумынхаа баталсан. Тэгээд эдний сумын хэрвээ тийм хэрвээ бичвэртэй бол тэрийг боломжтой бол би харьцуулж харах гэсэн юм а гэсэн нэгдүгээр юм хүсэлт байна. Харьцуулж харах гэсэн. Хоёрдугаар хүсэлт бол тэр урт хугацааны мастер төлөвлөгөөгөө нөгөө сонгуулаар нөгөө хүмүүс өөрчлөгдөнгүүт тийм ээ хурлын төлөөлөгчд нь ингээд солигдсон шүү дээ. Солигдонгууд тэр урт хугацааны бичвэрмтэйгээ мөрдөх одоо юу гэдэг өөрчлөхгүйгээр тийм ээ нөгөө тэрийг яг хэрэгжүүл нөгөө улс төрийн намууд нөгөө солигдохоор зэрэг өөрчлөлт өгдөг шүү дээ. Тихгүйгээр яг тийм мөрддөггүй яаж тэр мөрдөх боломжийг нь хангасан байдаг вэ гэсэн. Бид 2002 онд хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулсан би гардан төлөвлөж гаргасан юм а. 5 жил тутамд энэ төлөвлөгөөг цаг үеийн өөрчлөлтөд уялдуулан сайжруулж хөгжүүлж байхаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл өөрчлөлт огт хийгдээгүй. Үүнийг бид нэг талаар анханаас нь сайн боловсруулж гаргасан сайн төлөвлөгөө болсон гэж үзэж байна. Мөн нөгөө талаар алсыг харж төлөвлөж чадсан энэ төлөвлөгөөнд улс төрийн ямар нэг нөлөө орох боломжийг иргэдийн сайн хяналт идэвхтэй оролцоо хязгаарлаж байна гэж үзэж байна. Миний хувьд ирэх 2 жил ажиллаад энэ албыг дараачийн хүндээ шилжүүлэх юм. Тиймээс дараа нь энэ албыг гүйцэтгэх хүмүүс ч алсыг харсан бодлого хэрэгжүүлж буруу шийдвэр бити гаргаасаа гэсэн үүднээс хариуцлагатайгаар хүлээлэн өгнө гэж бодож байна. За мужийн төдийгүй нэгдсэн улсын орон нутгийн засаг захиргааны шилдэг жишээ болсон Loudoun County-ийн удирдлагууд ийхүү залуучуудыг мань найрсахаар хүлэавч орон нутгийнхаа хөгжлийн асуудлаар ярилцлаа. Улс төрчин манлайлагч төслийн шилдэг 30 оролцогчийн дунд орон нутгийн төлөөллийн байгууллагууд ажиллаж байгаа хэд хэдэн оролцогч бий. Тэдний хувьд энэ удаагийн албан ёсны уулзалт ихээхэн үр дүнтэй байсан юм. Юун түрүүнд бидний хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Би өөрөө боловсролын байгууллагад ажилладаг. Таны яриан дундаас Loudoun County-ийн хөгжлийн гол стратеги боловсролын салбараа дэмжих гэж хэлсэн тань их анхаарал татлаа. Бид өнөөдрөөр биш ирээдүгөө харсан хөгжлийн бодлогодоо яах аргагүй боловсролын салбарыг дэмжих, хөгжүүлэх нь чухал гэж үзсэн. Боловсрол бол манай эдийн засгийн гол тулгуур хөгжил болж чадсан. Тийм ч учраас сургууль болон сургуулийн номын сан баад сүрийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэг. Хурдтай хөгжихийн тулд баг багаар ахиж ирсэн үүний тулд хүн амын нягчл боловсролын тал дээр түлхүүн анхаарч байна. Loudoun County-ийн хувьд өнөөдөр тулгамдж байгаа гол асуудал нь юу вэ? Томоохон сорилт гэвэл бидний хувьд хүн амын өсөлт байна. Гэхдээ бид үүнийг асуудал биш боломж гэж харж байна. Шинээр оршин суугчдын тоо нэмэгдэж байгаагийн хэрээр нийгмийн салбар ачаалалтай болж байна. Жилдээ 2500-аас 3000 оюутан сурагчид нэмэгдэж, тэр хэрээр сургууль, шин зам, асрамжийн газар, хотын аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хүрэлцээ хангалтыг бид төлөвлөж байна. Та бүхний ярианаас нэг зүйлийг анхаарал татлаа. Loudoun County-ийн орчин суугч иргэдийн оролцоог хангах, тэдний өмнө иргэдийн төлөөллийн байгууллагууд засаг захиргааны нэгжийн нээлттэй байдлыг хангасан тань.
Ерөнхийдөө бол Америкчууд засгийн газартаа нэгийг итгэлтэй ханддаггүй. Тиймээс тэдний тавих шаардлага их өндөр. Бид үйл ажиллагаа бодлого төсөв санхүүгээ нээлттэй ил тод байлгахаас өөр аргагүй байдаг. Тиймээс ч тухай бүртээ вебсайттай мэдээлэл тавьж хинч харахад боломжтой байдлыг хангадаг. Та ч ус манай вебсайт руу ороход бүх мэдээлэл бэлэн байгаа. Нэмэлтээр мэдээллийг нэхэж авч үзэж болно. Магадгүй манай аккаунтын засаг захиргааны бодлого зөв, амжилттай явахын нэг үндэс бол иргэдийн оролцоо, идэвхрийн нөлөөч байж болно. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Unilive үзүүлж байна. Америкийн рок хөгжмийн домогт хамтлаг Eagles-ийн Hotel California, Tequila Sunrise, Inspirato зэрэг сэтгэл хоногсон шилдэг дуунуудыг дахин сонсох алтан боломж ирлээ. Тоглолтод Шар Ариг, Peace Avenue хамтлаг, дуучин Мэдгба, дуучин Оё, Fire хамтлагийн гитарчин Билгэ, соло гитарчин Атганар оролцсон. Dasprig Hi-Fi, Orange Records-ийн бүх салбаруудаар худалдааж байна. Зөвхөн Unitel-ийг хэрэглэгчид жижиг карта ашиглан тоглолтын дасбараа 20% хөнгөлөлтөөр нэр авах боломжтой. 3 дугаар сарын 8-нд Crocus Event Hall 19 цагаас уулзцгаая. Мөн Univision-ийн IPTV-гийн 88 дугаар сувгаар шоу дамжуулан үзүүлэх болно. Улс төрд шинэ монлайлагч телевизийн зорилттой төслийн шилдэг оролцогч Эрен Баатрын жавхлан сонирхож ирсэн яг тэр юм аа ингээд баг биелэх болох гээд байгаа юм шиг тийм маш их анхаарал татсан л да. Шинэ үеийнх нэг одоо гаргаж боловсруулсан төсөл л да. Энэ залуучуудад үг хэлэх эрх хөгжөө гэж асар том залуучууд байхгүй боломж юм байна л да. Хүүхд залуучууд гэж яриад байгаа хэсэг нь бол улс төрийн онлоор бол одоо олонх нь юм байна. Олон зуун залуучуудад үлгэршээ болох байх л нэвтрүүлэг болох байх л гэж найдаж байгаа шиг. Нэвтрүүлгийн үр дүн тийм л дээ. Тэгээд ямар ч байсан нэвтрүүлгийг дуустал нь үзээд ерөнхий мэдээллийг аваад тэгээд бас буцах шаардлагатай болсон Шанхай руу. Тэгээд замд их нэртэйгээ хоёул явж ирсэн. Тэгээд ер нь ингээл маш удаан юугаар явдаг, вагоноор явдаг. Бодох хугацаа маш их байсан. Ер нь тэгэл вагонд явж байгаа хугацаанд ер нь яг эсээ ямар ч гэсэн бичээд үзье. Тэгээд тэмцээн оролдоонд оролцоог маш олон жил явчлаа. Тэгээд их нэртэйгээ ярилцсан. Тэгээ эргэж ирээд эсээгээ бичээд мэйлээр явуулаад. Улс төр шинэ монлайлагч төрлийн шилдэг оролцогч Эрен Баатрын жавхлан. Надад шийдэл байна. Бид төрд ёсыг эмхлэн бүтээж түүхийн хуудсыг олон зууны туршид шинээр нэмж байгаа. Өв уламжлал ихтэй ард түмэн. Хуулинд захирагдаж хэлцүүгээр үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлж гэр бүлийн боловсролыг хэвшүүлж ирсэн. Орчин цагийн хөгжил хорон бүрээр өөрчлөгдөж байгаа энэ үед бид яг үүнтэй ижил хөгжиж чадахгүй байгаа. Гэр бүлийн хүмүүжил боловсролын асуудалд олон хүн санаа зовнох болсон. Төрийн болон төрийн бас байгууллагуудын хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүл салалтын тоо хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. 2013 оны эхний хагас гэхэд нийт шүүхэр шийдвэрлсэн хэргийн 60 гаруй хувийг гэрлэлт туслах шийдвэр эзэлж байгаагаас гадна цуцлсан гэрлэлтийн 70 орчим хувийг 40-оос доош насны залуучууд эзэлж байна. Эдгээр гэр бүлүүд юуны учир салах болов? Цаана нь хичнээн үр хөвгөд сэтгэлдээ шарахтай оцорч ирээдүйд хэн болж өсөж торнох вэ? Магадгүй 15-аас 20 жилийн дараа энийг гэр бүл салалтын хор уршиг ил гарах болно. Хүүхэд бол эцэг эхчүүдийн толны тусгал учраас гэр бүлийн боловсролын талаарх ойлголтыг чанартай хүртээмжтэй хүргэх тал дээр төрийн байгууллага цаашлаад хууль эрхцийн тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Зөвлөгөө мэдээлэл сэтгэл зүйн тусалцаа өргөх бүр гэр бүлийн гишүүд өгөх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Сэтгэл зүйч гэр бүл судлаачдын баг хамт олныг олноор бий болгож тэдгээр нь төрдөө үйлчилдэг төрнийргээд дэмжлэг үзүүлдэг болсноор хамтран ажиллах уялдаа холбоо сайжирч одоо байгаагаас хэд дахин ихээр бүтээмж нэмэгдэх төдийгүй гэр бүл чиглэсэн бодиттой хөтөлбөрүүд хэрэгжих үндэслэл бий болох боломжтой. Улс төрд шинэ монлайлагч телевизийн зорилттой төслийн шилдэг оролцогч Эрен Баатрын жавхлан. Тэгэл удалгүй хариу ирээл нэг 2 дугаар шатндаа тэнцсэн байна гэдэг. Тухайн үед их л баярлж илаа. 1029 сувын дугаартай оролцогч жавхлантай уулзаад байна. Ер нь яг одоо манай Монгол улсын хэмжээнд гэр бүлийн боловсрол, гэр бүлийг дэмжих чиглэлийн ажлууд маш их одоо орхигдож байгаа, хомс хийгдэж байгаа. Миний хувьд гэр бүлийн сэтгэл судлаач, гэр бүлийн эрх зүйн чиглэлээр суралцаад одоо энэ чиглэлээр мэргэжиж байгаа. Яг энэ өөрийнхөө одоо бодож явдаг энэ мэргэжлийн салбарын хэмиг бас танилцуулъя. Энэ дуу хоолойг нь бас хүмүүст хүргэе гэсэн зорилготой оролцож байна да. Улс төрд шинэ монлайлагч телевизийн зорилттой төслийн шилдэг оролцогч Эрен Баатрын жавхлан.
Ер нь нэг тийм өөрийнхөө хэлэх гээд байгаа, ярих гээд байгаа, сонирхоод байгаа зүйлийг олон нийтэд хүргэх тийм боломж маш их харагдажсэн. Дээрээс нь олон залуучуудтай ингээд нийлээд тэмцээн уралдаан гэхээс илүү олон залуучуудтай ингээд нэг тим байна. Тэгээ мэдээж зурагтаар маш удаан гарах юм нэвтрүүлгийг төсөл юм байна. Тэгэл ингээд бүх талаараа маш гоё санагдал. Ер нь тэгээ шийдсэндээ. Яг тэр улс төр гэдэг ойлголт нэг тийм түлхэдсэн өгөөгүй л дээ. Яг гэвэл улс төрд шинэ од тэгэхээр яг хүмүүс зарим нэг нь од гэдэг нэр идэргээл тэгээ сүлдээ манлайлагч болсон. Тэгээ яг одоо ингээд бодож байхад бол надад бол од нь вэ манлайлагч вэ гэдэг тэр нэр нэг тийм чухал биш байсан. Хамгийн гол нэг хийх гээд байгаа зорилго олон нийтэд хүргэх гэж байгаа тэр мессежүүд нь ч юм уу те. Тэр нь маш их анхаарал татчихсан. Тэгээ эсээгээ ингээд богино хэмжээний илтгэл болгоод презентацийн болгоод ингээд шүүгчнэр өмнө танилцуулах юм байна. За ингээд даваа эндээ тэнцчих юм бол ер нь цаашаа тэгээд бүхнийг одоо юу гэдгийг орхиод хаяад зөвхөн яг энэ төсөлд оролцохоор ингээд сэтгэл шуулууд нэг юм уу да. Тэгэндээ л гэсэн тийм зорилготой байсан. 2013 оны эхний хагас ихэд нийт шүүгээр шийдвэрлсэн хэргийн 60 гаруй хувийг гэрлэл цуслах шийдвэр эзэлж байна. Тэгэхээр энэ нийт одоо цуслагдсан гэр бүлүүдийн 70 орчим хувийг 40-оос доош насны залуучуудын гэр бүл цуслалт эзэлж байгаа маа. Тэгэхээр эхнэр нөхөр муудалцдаг маргааш нь манай нөхөр ойрын үед арх угаад байна. Гэртээ оройдож ирээд байна гэдэг ламаас очиж асуудаг л да. Тэгэхээр лам за би үзээд хийгээд ирэхээр эргүүлж байгаа шар үстэй ч юм уу шар царайд нэг хүүхэн байна гэж хэлдэг. Энэ бол ерөөсөө хамгийн буруу тогтолцоо өнөөдөр хүртэл нийгэмдэр яваад байна л да. Тийм учраас залуу гэр бүлүүд яг мэрэгжлийн сэтгэл зүйчдэг, мэрэгжлийн гэр бүлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад ханддаг. Тэр байгууллагууд нь олон тоонороо яг хүмүүсийг хэрэгцээ шаардлагыг хангасан тийм бодиттой үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Дамжуулалтаа оролцоо дараагийн шатндаа тэнцсэн. Тэгэл ер нь тэр цагаас хойш хийжсэн бусад ажлууд ч юм уу эсвэл өөр жоохон сатаарч исэн зүйлсүүдийг аль болох өөрөөсөө холдуулаад тэгэл цэвэр ийшэл анхаарлаа хандуулж эхэлсэн л дээ. Улс төрд шинэ манлайлагч телевизийн зорилттой төслийн шилдэг оролцогч Эрен Баатрын Жавхлан. Эргээ хараад маш хугацаа өнгөрцөн байна. Тухайн үед яг баг дотроос хасдаг асуулт бол тэгэл нөгөө нэг хүмүүст ер нь хөвчлэн нөгөө сөрөг хандлагуудыг маш их төрүүлж эхэлсэн шин тийм ээ. Багаар өдрөд маш олон өдөр шингөө сууж хийж хөвжүүлсэн байдаг. Тэр болгон дээр ер нь байгаагүй. Ер нь бол яг танилцсан болохоос биш цаашдаа ерөнхийдөө бидэнд ямар нэг хэлээр танигдаг. Орон зай асуудлаас бас бэрхшээл тулгарсан. Тэр нэгэн тал багаар явах учраас тэр ер нь багийн оролцоогоор л 3 гуруулын сонгогдсон байгаа. Фракц үүсгэх гээл. Тэгэл нэг хэд гурав нийлдгээрээ бүлэг болчоод нөгөөдөлөө хасах гэдэг ч юм уу. Яг чин үнэн чинь нөгөө оролцоог нь яг чин шударгаар харж исэн хүн бол ер нь жоохон цөөхөн байсан. Нэг үг л гэдэг тийм ээ. Имижсэн маш их имижсэн тий. Just нэлээд олон залуучуудаас 30 үлдчихсэн тий. Ягаад ч юм урд өдөр нэг тийм төвшөлттэй л байгаад байсан л та. Тэгэл хүмүүс ирээл янз бүрийн яриад ингэж зарим нэг заши тэнцчнээ өгшөн гэдэг ч юм уу тий. Найзууд одоо чинь урамшуулдаг ч юм уу. Урам хайрлахад тэгээд тэр нь яг нэг тийм наалдаж өгөхгүй байл л тухай үед. Эрен Баатрын Жавхлан Баттүрийн зол заяа та бүхэн төслөө цааш үргэлжлүүлнэ. Баяр хүргэе. Миний хувьд бол өөрөө тэгэж одоо ингээд өөрөөсөө маш их тийм хичээл гаргаад зүтгэх ёстой шүү гэдэг нөгөө ойлголтгүй жоо урсгалаараа явцсан. Тэр нь жоохон алдаа болсон байх гэж боддгийг. Тэгээд үлдсэндээ бол мэдээж тулих баяр баясгалантай л байлаа. Улс төрд шинэ манлайлагч телевизийн зорилттой төслийн шилдэг оролцогч Эрен Баатрын Жавхлан. Тэгээ ялангуяа нөгөө шуун байгаа шүү дээ. Яг нэг хасалтын үед явагддаг шүү. Тэр бол нэг бүр зүрх дэлсэл ээждэг байхгүй юу. Ингээд одоо удахгүй Америкээс явж ирчээд 4 сард тэр аяыг дахиад сонсох байх. Тэгээ тэр үед бас л их төвшөлтэй л байх гэж бодож. Бүр илүү хичээх ёстой, мэрэх ёстой мэн, гүйцэтгэл сайн байх ёстой мэн гэж ухамсарласан байгаа. Тийм учраас аль болох одоо дараагийн шатанд арай гэж тунж үлдэх биш те. Бас боломжийн өсөлтөгч болоод ингээд шалгарах ёстой гэж л бодогдоод байгаа миний хувьд.
Тэгээд 15-д үлдчихэд дараа нь бас шинэ зорилго гарч ирэх байх. Улс төрд шинэ мөн лайлагч телевизийн зорилттой төслийн шилдэг оролцогч Эренбаатрын Жавхлан. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжил хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Unilive үзүүлж байна. Америкийн рок хөгжмийн домогт хамтлаг Eagles-ийн Hotel California, Tequila Sunrise, Espirito зэрэг сэтгэл хоногсон шилдэг дуунуудыг дахин сонсох алтан боломж ирлээ. Тоглолтод Шар Ариг, Peace Avenue хамтлаг дуучин Мэдгма, дуучин Оё, Fire хамтын гитарчин Билгэ, соло гитарчин Атганар оролцсон. Dasprig Hi-Fi, Orange Records бүх салбаруудаар худалдааж байна. Зөвхөн Unitel-ийг хэрэглэгчид жижиг карта ашиглан тоглолтын тасбараа 20% хөнгөлөлтөй үнээр авах боломжтой. 3 дугаар сарын 8-нд Crocus Event Hall 19 цагаас уулзцгаая. Мөн Univision-ийн IPTV-гийн 88 дугаар сугаар шоу дамжуулан үзүүлэх болно. Oh, light. Pepsi Light. Мөнгөд өшөх байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Unilive үзүүлж байна. Америкийн рок хөгжмийн домогт хамтлаг Eagles-ийн Hotel California, Tequila Sunrise, Espirito зэрэг сэтгэл хоногсон шилдэг дуунуудыг дахин сонсох алтан боломж ирлээ. Тоглолтод Шар Ариг, Peace Avenue хамтлаг дуучин Мэдгма, дуучин Оё, Fire хамтын гитарчин Билгэ, соло гитарчин Атганар оролцсон. Dasprig Hi-Fi, Orange Records бүх салбаруудаар худалдааж байна. Зөвхөн Unitel-ийг хэрэглэгчид жижиг карта ашиглан тоглолтын тасбараа 20% хөнгөлөлтөй үнээр авах боломжтой. 3 дугаар сарын 8-нд Crocus Event Hall 19 цагаас уулзцгаая. Мөн Univision-ийн IPTV-гийн 88 дугаар сугаар шоу дамжуулан үзүүлэх болно. Улс төрд шинэ мөн лайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган дулгуур. Энийг UBS телевизээр харж ирсэн. Тэгээ дээрэс нь манай найз хэлж ирсэн байхгүй. Энэ нэг сериас нэг чухал нэвтрүүлэг болох гэж байна. Чи нөгөө хүний нөөцийн бодлого гэж ярьдаг. Манай Монгол улсад хүний нөөцийн бодлого гэж одоо байхгүй байна гэж ярьдаг. Тэгэхээр чи яг энийг одоо бичээд энийхээ талаар эссе бичээд орооч гэдэг манай найз хэлжсэн байхгүй. Тэгээд их ажил ихтэй байгаад байсан. Тэгээ бараг сүүлийн өдөр нь тэр эсseгээ бичиж явуулсан байгаа. Тэгэхээр ер нь бол UBS-ээр сонсч ирсэн, найз нөхдөс сонсч ирсэн. Улс төр чин манлайлагч төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган долгоор надад шийдэл байна. Аж ахуй нэгж байгууллагын хэмжээнд хүний нөөцийн бодлого хэрэгтэйг байгууллагууд мэдэрч одоо л нэг жигдэрч эерэг үр дүн авчирч байна. Гэтэл улс орны хэмжээнд хүний нөөцийн бодлого гэдэг зүйл байхгүй байгаа сэтгэл эмзэгэлдэг. Монголд ажлын хүчний эрэлт хомсдохын зэрэгцээ эрэлт нь хансан мэрэгжилтнүүд хит ихссэн болохоор эргээд хүний нөөцийн бодит тэнцвэр алдагдаж мэрэгжилтэй ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлж байна. Уул уурхай хөгжснөөс үүдэж сүүлийн 3 жилийн дотор маш олон уул уурхай мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлого ойрын хугацааны асуудлыг шийдэж байгаа боловч урт хугацааны битгий хэл дунд хугацааны ч хэрэгцээ шаардлагыг биелүүлж чадахгүй байна. Энэ нь манай улсад хүний нөөцийн стратегийн шин чанартай бодлого дутагдж байгаа нь харагдаж байгаа юм а. Иймд улс орны хэмжээнд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд
хүүхдүүд, залуучуудыг сайн эргэн чадварлаг ажилтан болгохоос эхлүүлэн олон зүйлсийг системтэй урт хугацаанд хийх хэрэгтэй байна. Тийм ч учраас надад энэ асуудлыг шийдвэрлэх арга ухаан туршлага байгаа тул улс төрчин манлайлагч уралдаанд оролцох замаар энэ асуудлыг улсын хэмжээнд хуулийн төсөл болгон дэвшүүлж хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа юм. Хэдийгээр би аль нэг намын харьяалалгүй улс төрч бус хэрнээ улс орныгоо төлөө сэтгэлтэй түүнийхээ төлөө хийж бүтээх чим эрмэлзэлтэй явдаг юм. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган дулгуур. Яхан бол дүүрэгт бол яг тэр 2 дугаар шатны шалралт болоход бол маш олон хүмүүс ирсэн байсан. Тэгээд тэр хүмүүсийг өөрийнхөө илтгэлийг танилцуулахаас өмнө бусад хүмүүсийн юу илтгэлийг сонссон их гой гой санаанууд хилжээлээ. Гадаадаас одоо суралцаж ирсэн залуучууд ч үлээ хөдөө орон нутгаас оролцож байгаа залуучууд ч үлээ. Тэгээд хаан уул дүүрэгт одоо амьдарч байгаа залуучууд маань өөрснийхөө яг улс оронд ийм юм дутагдаад байна. Энэ асуудлыг ингэж шийдэе. Манай дүүрэгт ийм юм асуудлууд тулгараад байна гэд их бодит сайхан санаанууд гаргаж ирснийг их сайн санаж байна. Тэгээд миний одоо яг тэр үед илтгэлд танилцуулж исэн гол шалтгаан 2 одоо үндэслэлтэй байсан. Эхнийх нь бол манай Монгол улс ингээд хөгжлийн урт хугацааны бодлого алга байна. Энэ урт хугацааны бодлого дээр үндэслэж хүний нөөцийн бодлого гэдэг юм хэрэгтэй байна. Энэ нэн тэргүүний тулгамдсан асуудал байна гэдгийг тоо баримтаар бол гаргаж ирсэн. За хоёр дахь асуудал нь юу вэ гэхээр ажлын байр байгаа хэрнээ ажилгүйчид бас хажуух нь айгүйх байгаа байхгүй. Тэгэхээр энэ ажлын байр нь тавигдж байгаа шаардлагыг ажилгүйчүүдийн тоог нэмээд байгаа. Тэр ажилгүйчүүд маань тэр шаардлагыг биелүүлэхгүй гэдэг энэ хоёрын хооронд ингээд завсар үүсэж байгаа. Тэгэхээр энэ завсрыг ингээд арилгахын тулд одоо яг энэ хүний нөөцийн салбарт уян чадвар буюу байгууллага гэсэн сэтгэлтэй, багаар ажиллах чадвартай тийм уян чадрууд хэрэгтэй юм байна. Энэ чадрыг хөгжүүлэх юм бол энэ хоёр тал хоорондоо ингээд нийлж уулзах юм байна. Тийм бол ажилгүйдлийн тоо багасна гэдэг ийм шийдлэр илтгэлээ танилцуулж исэн. Гандуулгын хичээг энэ төсөлд орохоос өмнө нэрийг сонсч исэн, номыг нь харж исэн. Энэ хүн маш хүндэтгэлтэй тэр хүн одоо хийж бүтээж байгаа. Тэр юм болохоор бидэрт одоо зааж өгч байгаа юм болохоор маш одоо манлайлагч хүний одоо байх ёстой тийм чадвар өөртөө төлөвшүүлсэн гэж хардаг. Манай гандуулгын бас нэг аюу бас нэг ноён ортой байж магадгүй юм шиг. Тэгээд ер нь бол эх орно гэсэн сэтгэлтэй. Тэгээ яг нэг өөр юм гэсэн нэг юм үжил бодолтой үнэлж бодох шиг байна. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган дулгуур. Би яг энэ төсөлд явж явах хугацаанд тодорхой хэмжээний цаг зарцуулж байхдаа ер нь би юу сурав гэд ингээд бодож байхад бол нэгдүгээрт хүнд нэг тийм тухайн орчиндөө одоо тохирсон нэг тийм таата зоон гэж байдаг. Тэр таата зоон дээр ингээд амьдраад эхлэхээрээ би болж гин бүтэж гин одоо яг болж гин гэсэн ийм хандлагатай байсан бол яг энэ сорилуудын явцад бол тэр таата зооноос гараад дараагийнхаа одоо тийм чадрыг сорих тийм сайхан боломж орж ирсэн. Би өөрийнхөөс давуу талыг ч гэсэн олж харсан. Улс төрийн талаар их системтэй мэдлэгтэй олж авсан. Удирдлагын академийн одоо шилдэг багш нараас гадна мөн шүтээсийн, мөсийн ийм багш нар маань биднэрт ер нь бол удирдах түвшинний манлайлагч хүн нийгэмдээ болон улс төрт манлайлах гэж байгаа хүмүүс ямар мэдлэгтэй байх ёстой вэ гэдгийг ийм системчилсэн байдлаар олгосон маш том давуу тал болсон. За 3 дугаарт мөн багаар ингээд ажиллаж байхад бие биенийгаа нөхөж тэгээд одоо хүчрэх баг болох нь болж байгаа нь ямар чухал вэ гэдгийг бас мэдээж олж харсан байна. Тэр эрхчлөөний эндэр гээд тийм ээ өөрийнхөө үзэл бодлыг богино хугацаанд илэрхийлдэг илтгэл их сонирхолтой байсан. Монгол улсын үндсэн хууль зааснаар иргэн бүр сурч боловсрох эрхтэй. Монгол хүн бүрт сурч боловсрох эрх боломж нь бүгд бүрдсэн. Гэвч бид өөрснийг болохгүй, бүтэхгүй, чадахгүй гэдэг үгээр хаалт хийж оюун санааны хувьд, сэтгэлгээний хувьд өөрснийг оюун санааны хүлээсэнд оруулж байна. Иймд оюун санааны хүлээсээ тайж өөрийгөө хөгжүүлэх урт хугацааны төлөө гаргаж чадвал та сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадна. Өнөөдрөөс эхэлж сурч боловсрох эрхээ эдэлцгээе.
Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган дулгуур. Улсын хурлын гишүүнд нэр дэвшигчээр одоо ингэж нэр дэвшигчийн дүр тоглоод сонгогчдын өмнө үг хэлж байгаа ч юм уу те. Хувь хүний хөгжлийг хүмүүжил талаас нь харж гинөө эсвэл одоо хүний нөөцийн бодлого төлөвлөлт гэж ярьж штэ те. Одоо нэгэн дэргэн хүн бий болцсон хойно тухайн боловсрол хүчний бий болох талаас нь харж байна. Аль талаас нь хэлүүлээ. Тэгэхээр аль талаас нь харж байна. Хувь хүний хөгжил гэдэг бол зорилго чиглэлтэй, хөдөлмөрч, тууштай, одоо эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй, зөв одоо хандлагатай ийм хүнийг бол одоо хувь хүн талаас нь хөгжүүлэхийг би харж байгаа. За хувь хүн чадварлаг болоод ирэхээр байгууллага яг өрсөлдөх чадварнаас нэмэгдээд эхэлдэг. Хүмүүст одоо ямар мессеж хүү, яаж өөрийгөө харуулах уу гэдэг юм уу те. Тэр талаараа их сонирхолтой байсан. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган дулгуур. За талархах зүйл бол яг энэ төслийг энэ зорилттой төслийг хэрэгжүүлэхэд маш том баг ажиллаж байгаа юм байна гэдгийг харсан. Дээрээс нь тэр хүмүүс маань энэ төслийг амжилттай явуулахын тулд үнэхээр сэтгэл гаргаж маш хэмжээний цагийг зориулж байгаа байхгүй. Тэгээд энэ юу харуулж байгаа гэхээр урд өмнө болж байгаагүй төсөл байгаа, анхдагч төсөл байгаа. Юмны анхдагч байна гэдэг бол их сайхан байдаг. Тэгэхээр одоо ингээд энэ төсөлд баг ингээд 7-8 сар болсон биш энэ оролцоод энэ хугацаанд бол хүмүүс ингээд хүн сэтгэл гаргаад хүчээ нэгтгэх юм бол ямар их зүйл бүтээж болдго юм бэ гэдгийг нь бол энэ төслийг зохион байгуулж байгаа хамт олон харагдаж байгаа. Бас илүү улс хууртай, бууртай байдаг. Тэгээд дээрээс нь асуудлаа илүү зөвөр илэрхийлж чаддаг юм бид ганцлахар хичээг юм болов уу гэж харагдав. Бүрэг Жавын ган доллар гэж эмэгтэйг дурдмаар байна. Тэгээд тэр бол үнэхээр эрчүүдтэй энэ зэрэг хэмжээнд өндөр боловсрол эзэмшиж чадсан. Түүнийгээ олон нийтэд хүртээж түгээж чадж байгаа. Маш сайхан ажлуудыг зохион байгуулж хийж байгаа. Олон нийтэд нийтэд харилцаатай. Дээрээс нь дурдах юм бол ерөөсөө аливаа зүйлийн гарцыг маш зөв олж харж чаддаг. Гандлага их чинь яадаг гэх юм бол мэдээж тэр хүний одоо эзэмшсэн тэр боловсрол байна те. Бас дадлага уур чадвар байна. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган дулгуур. Би бол одоо ингээд энэ төсөл дуусангууд шууд улс төрд ороод аль нэг намд ороод те өөрийнхөө нэрийг дэвшүүлнэ гэж би бодохгүй байгаа. Манай улс оронд ингээд бизнесийн байгууллагуудад тийш те хүний нөөцийн бодлого их чухал байгаа гэдэг. Түүнийхээ үр дүнд компаниуд томноод байгаа байхгүй. Ингээд тоног төхөөрөмж нь байгаад байдаг, баялаг нь байгаад байдаг. Гэтэл тэр баялаг тоног төхөөрөмжийг хэрэглэх, эргэлтэнд оруулах одоо нөөц нь бол хүн байгаад байдаг. Тэрийг бол бизнесийн байгууллагууд маш сайн ойлгоод байгаа учраас хурдтай хөгжиж байна. Хувь хүн өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргаад өөрийгөө хөгжүүлэх бодлого гэдэг юмыг гаргасны үр дүнд хувь хүн амжилтанд хүрээд байна. Гэтэл манай улс оронд тийм хөгжлийн бодлого гэдэг юм байхгүй. Засгийн газар солигдонгууд тэр хэмжээгээр тэр бодлогоо одоо цааш нь үргэлжлүүлдэггүй тийм залгамж холбоо байдаггүй. Тэгээ энэ залгамжийн холбоо ямар чухал юм бэ гэдгийг одооноос л ойлгоод байна. Гэхдээ энэ стратегийн одоо урт хугацааны төлөвлөгөө гаргачаад одоо бид нар болчлоо гэж үзэж болохгүй. Биднэрт бол хязгаарлагдмал нөөц буюу 3 сая хүн байна. Энэ 3 сая хүмүүсээ хүчрэх болохын тулд хүний нөөцийн бодлого ямар чухал юм бэ гэдгийг олон нийтэд ойлгуулах. Мөн одоо улс төрчдөд ойлгуулах нь бол миний энэ төсөлд орсон гол зорилго байна. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган дулгуур. Энэ төсөл бол үндэсний хэмжээний төсөл болж байгаа. Дээрээс нь анх удаага зохион байгуулж байгаа. Тэгээд энэ төслийнхэн зорилго бол их тодорхой. Ер нь нийгэм улс төрд хувь нэмрээ оруулъя гэсэн тийм удирдгчдийн ирээдүйн удирдгчтай бэлтгэх гэсэн ийм зорилготой байгаа юм билээ. Тэгэхээр энэ зорилгоо бол би аягүй сайн гүйцэтгэж гин гэж харж байна. Өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийнхөө чаддаг зүйлээ бас улс оронд хувь нэмэр оруулчих гэсэн ийм сэтгэлтэй байдаг. Энэ сэтгэлтэй хүмүүсийг гаргаж ирэхэд энэ нэвтрүүлгийн одоо зорилго нь орж байгаа юм байна гэдгийг би их сайн ойлгосон. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг олон талаас нь дэмжиж ажилласан EBI институт байна, Liberal House байна, Улаанбаатар телевизийн хамт олон эдгээр одоо байгууллагуудад бол талархснаа илэрхийлээ. Тэгээ та бүхний хийж байгаа ажилд чинь бас амжилт хүсье.
Тэгээд энэ нэвтрүүл ингээд цаашаа үргэлжлэх бах. Энэ төсөл маань 2 дахь 3 дахь гэх төсөл гарах бах. Хэрвээ одоо энэ төсөл ингээд цаашаа үргэлжлээд байх юм бол одоо тийм ёс зүйтэй маш сайн одоо нийгэм улс төрч зүтгэгч тийм ирээдүгэ бэлтгэсэн одоо залгамж хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна гэж би харж байгаа. Тэгээд энэ ажлыг өшөө цаашаа үргэлжлүүлнэ хийн гэдэгт итгэж найдаж байна. Улс төрийн шинэ манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг оролцогч Бүрэг Жавын ган дулгуур. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. За улс төрийн манлайлагч зорилттой телевизийн төслийн шилдэг 30 оролцогчдын дунд бол өөрсдөө яг орон нутгийн төлөөллийн байгууллагад ажиллаж байгаа ийм оролцогчтойгоо. За тэдний нэг бол Цэдэн Дамбаг. Тэгээ өөрөө чинь хувьд бол яг түрүүн онцолж асуусан асуултууд миний бол анхаарлыг татсан л да. За Loudon сумын хувьд одоо ерөнхий хөгжлийнхаа төлөвлөгөөг ер нь хэрхэн боловсруулсан байдаг вэ? Тэгээд энэ маань нөгөө нэг сонгуулийн жилүүдэд гэдэг штэ тий. Одоо сонгуульд аль нам ялсантай холбогдвол энэ төлөвлөгөөнүүд ер нь өөрчлөгддөг үү? За ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан бол бидэнд бас туршлага олгож өгч болох уу гэхээр энэ дээр бол бас өөр зүйл ажиглагдаж байна л да тий. Үнэхээр одоо Монголд бол дутагдж байгаа нэг зүйл ерөөсөө улсраас бүх зүйл хамааралтай болчиход байгаа. Улс төр болохоор зэрэг сонгуул болохоор зэрэг бүх ард түмний амьдралыг бужигнуул аждаг юм алдаа байгаа. Үүнийг бид урт хугацаанд ер нь засах хэрэгтэй байна гэдэг хаана их хурлаасаа чахгуулаад аймгийн төвшин, сумын төвшөнд бол ойлголт авч байгаа. Үүнийг засахын тулд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд бий болох хэрэгтэй байна гэдэг өнөөдөр Монголын хувьд бол анхны одоо бичвэрнүүд гарч ийн л да. Манаас Баянгор сумын тухай энэ өнгөрсөн жил энэ бичвэрнүүдээ бол баталсан. Тэгээ би түрүүн бас хүсэл тавилаа. Эдний бас бичсэн тэр бичвэрнүүдийг өгөөч би харьцуулж үзмээр байна гэж. Ингээд бид эндээс туршлага аваад ингээд сайжруулад ингээд явах хэрэгтэй. Хэрвээ бид энэ бичвэрнүүдтэйгээ болоод энэ бичвэрнүүдтэйгээ хэн гарснаас үл шалтгаалan бүрдээ явчихдаг. Энэ хөтөлбөрийг хэдэн оны дараа юу төрөх гэдэг юм байна тодорхой байх юм бол энэ сумууд маань бол хөгжлийн маш тодорхой болчихно. Ард иргэд ч гэсэн тодорхой ойлголттой болчихно. Инх юм бол олон зүйлийг бид зэгцэлж чаднаа. Монголд өнөөдөр 300 гаруй сум байна. 300 гаруй сум маань өөрөө гэсэн бас юм бичвэрнүүдтэй болоод энийг мөрддөг болчих юм бол Монгол улс маань зэрэг ингээд бүгд босч ирнэ гэсэн юм бодол бол бас байдаг л та. Бас нэг зүйл анзаарагдлаа л да. Аливаа зүйлийг төлөвлөж ингэж бодож сэтгэж хийхэд бол хамгийн гол нь эдийн засаг, санхүү хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ Америкийн туршлага гэх юм бол өөрсдөө нөгөө санхүүгийн хараат бус байдалтай өөрсдөө татвараараа бүрдүүлж байгаа учраас тэрийг асар их хяналтайгаар зөв зөв зарцуулах тийм төлөвлөгөө гаргахад их хялбар байгаа юм шиг. За манайх мөдгөн тийм болох болтгой л гэсэн. Энэ эхлэлүүд бас явж байгаа. Одоо нөгөө сумын орон нутгийн эрх мэдлийг манайх ч олгоход ингээ бага явж байгаа. Гэхдээ эрх мэдлийн хувьд бол маш багаар үе шатаагаар явж байгаа гэж би бол харж байгаа. Орон нутгийг өнөөдөр хэдийгээр төсөв бүрдүүл одоо хэдхэн жилийн өмнө сум гэхэд ямар ч төсөв мөнгө байгаагүй шүү дээ. Хэдэн зархаанд ажиллаж байгаа дүүний цалин өгөх хэмжээнд л байсан. Өнөөдөр тэгвэл арай өөр болоод орон нутгийн хөгжлийн санч гэдэг юм уу ийм төсөв мөнгүүд бол харьцангуй бий болж байна. Бас одоо шинээр бас төсвийн тухай хууль дээр бас орж ирж байгаа нэмэлтүүд бол орон нутгад одоо нөгөө ашиг тусны төлбөрч гэдэг юм уу хэмжээний татваруудыг авах тийм энийг хэрвээ татвараа цуглуулж чадах юм бол орон нутгийн өөрийнхөө тэрийг захиран зарцуулах эрхүүд бол бас тодорхой хэмжээр бий болж байгаа. Америкийн хувьд бол мэдээж бидээс бол олон зуун жилээр бас олон 10 жилээр хөгжлийн түвшин арай тийм төсвийн хэмжээг зүгээр сонсоход л 2 тэрбум долларын төсөвтэй сум байж штэ. Гэтэл өнөөдөр Монгол улсын төсөв маань юу вэ тийм хэмжлэнгээр харьцуулахад бол тийм хэдийгээр тийм боловч Монгол улсад бол ирээдүй байна. Хэмжлэнгээр энэ олон туршлагуудыг бид хэрэгжүүлж чадах юм бол бас сумууд маань бас хурдан хөгжих боломжууд харагдаж байна. Тэгээ ирээдүй бол гэрэлтэй байна гэж хэлж байна. За тэгээ хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. Өнөөдрийн нэвтрүүлгийг улс төрийн манлайлагч төслийн шилдэг оролцогч Баянгор аймгийн иргэдийн төлөөллийн байгууллагад бас төлөөлөн ажиллаж байгаа туршлагатай. За улс төрийн ийм тодорхой амжилтанд хүрч яваа манай оролцогч Цэдэн Дамбаа хөтлөлөө. Нэвтрүүлгийн маань сонгон үзэгч та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай. Сайхан амраарай. Миний Монгол эрдэнэт цагийн өдрөл өндөр
Шугаш харамзаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дэмэн харамзаагүй